Мэлхийн асцендентийг эрхшигч гариг нь сар юм аа. Сар нь мэдээж гариг гэж хэлэхэд хэцүү ч гэсэн астрологийн хувьд бол гариг гэж дуудагддаг байгаа шүү. За, мэлхийн асценденттэй хүмүүсийн 10 дугаар сарыг харцгаая. 10 дугаар сарын хувьд мэлхийн асценденттэй хүмүүсийн хөдөлгөөнтэй мэдээлэлтэй харьцсан, эсвэл олон хүнтэй уулзсан, эргэн тойронд хүмүүсээр бялгсан тийм сар өрнөх болов гэж бодож байна. Мэлхийн асценденттэй хүмүүсийн бие сэтгэл зүйн байдал ямар байхыг эерэг сөрөг өдрүүдэд бачаагсан бичлээ. Тэгэхээр энэ сармаг өдрүүдэнд давхцаж буй өдрүүд юм аа. Тэгэхээр ямар нэгэн чухал зүйлийг хийх гэж байгаа болвол эрийг сонгорой. Хэрвээ ямар нэг жоохон хүнд хэцүү мэдрэмж төрөөд байна гэх юм бол тэр нь сөрөг өдөр байх бах гэж тамгаалж байна. Гэтэ ямар азар хурдан өөрчлөгддөг тийм ээ. Юутай сөрөг өдрүүдэд нь өвдөх, гэмтэж бэртгэс сэргийлээрэй. 10 сарын 2-нд Бархасад гариг бууд гаригийн нуулаг аав. Тэгэхээр 9 сарын 29-ээс 10 сарын 4-ний хооронд мэлхийн асценденттэй хүмүүс хөдөлгөөнтэй мэдээлэлтэй харьцсан, хүмүүстэй харилцах үйл хэрэгүүд хийсэн, эсвэл нас цааш явж орон аялалд гарсан гэх мэтлэнгээр тэм хөдөлгөөнтэй заавгүй бас оюуны энерги илүү ихээр ачааллуулсан тийм үе байх боломжтой байна. За 10 сарын 8-нд Бархасад гариг сугар гаригтай sextile аспект үүсэх нь 5-аас 11-ний хооронд хосын харилцаанд эрэг таатай. Энэ үед болзоон явах эсвэл бус хүмүүстэй уулзаж нийгэмшиж хүнд таалагдах шаардлагатай үйл хэрэгүүдийг хийхэд тааламжтай байна. Өөр тохиолдолд сугар гаригийн нөлөө орж ирж байгаа учраас гадаад байдлаа гоёх, үгсэн янзлах, бие тордох гэх мэтлэнгээр нөлөөлж болох юм аа бас. Өөрө гоо сайханд орох гэж байгаа бол 5-аас 11-ний өдрүүдэд зөвлөе. Өөр тохиолдолд сугар гаригийн нөлөө бас хамтдаа хоол идэх, эсвэл хүмүүстэй нийгэмшиж хаа гэсэн тийм уур амьсгалтай, гэгээлэг уур амьсгалтай тайван амралтын байдлаар нөлөөлж болно. 10 сарын 17-нд Бархасад гариг нартай дөрвөлжин аспект үүсэх нь 14-өөс 21-ний хооронд бусдын анхаарлыг татах үе байж болох юм. Хэрвээ ямар нэгэн хандлтыг авахыг хүсэж байгаа бол 14-өөс 21-ний өдрүүдэд бусдын өмнө ил гараарай гэж зөвлөмөр байна. За 10 сарын 24-нд Бархасад гариг бууд гаригтай гурвалжин аспект үүсэх нь 21-ээс 28-ний өдрүүдэд мэдээлэлтэй харьцах, хурдан шаламгаа ажил хэрэгүүдийг гүйцэтгэж юм заавгүй нас цаашаа 8 хийсэн ч юм уу, ямар нэгэн байдлаар тийм хөдөлгөөнтэй юм суралцж байгаа ч юм уу, тиймэрхүү энергиар харагдаж байна. Гэхдээ ижил цаг хугацаанд 28-ны өдөр ангараг гаригийн нөлөө хамт орж ирж байгаа. Бууд гариг бол ангараг гаригийн нөлөө орж ирж байгаа. Тийм 50 уур амьсгал ердөөсөө биш. Байнгын хөдөлгөөнтэй мэдээлэл дамжуулж байгаа эсвэл хүмүүстэй харилцаж байгаа. Гэтэ харилцааны үйл явцтай эсвэл ойрын аяллаа явцтай гэмтэж бэртэх эсвэл харилцаандаа үйл ойлголцох, маргалдах гих зэргээс болгоомжлороо гэж зөвлөё. За 7 дугаар хаваасын сэдвийг харцгаа. 7 дугаар хаваас нь хосын харилцаа, түншлэл, гэрээ хэлцээр гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцааны үйл хэрэгүүдийг илтгэдэг. За 10 сарын 11-нд санчир гариг сугар гаригтай эсрэгцэж байна. 8-аас 13-ны хооронд хосын харилцаанд эрэг таатай дайжгүй байна. Энэ үед бол болзоон жавах, хүнтэй уулзаж, цаг товлох, хүн бусдад таалагдах үйл хэрэг хийхэд тааламжтай, дайжгүй харилцагч нар гарч ирэх боломжтой. Хэрвээ хүнтэй харилцдаг ажил хэрэг хийдэг бол энэ үед мөнгө олох боломжтой ч юм уу те. За 10 сарын 26 болон 30-нд бууд болон ангаргийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр 23-наас 11 сарын 4 хүртэл хостойгоо муудалцах, эсвэл хин нэг түнштэйгээ муудалцах ч юм уу, эсвэл ямар нэгэн тийм нэг харилцаанд жоохон хурцадмал өрсөлдөөнтэй уур амьсгал бүрдэх хэрэгсэлтэй байгаа учраас анхаарал болгоомжтой аваарай. За 10 дахь хаваас болох нийгмийн харилцаа, карьер, ажил мэргэжлийн сэдвийг харцгаая. За 10 сарын 20-нд ангараг гариг бууд гаригтай уулзна. 14-өөс 28-ны хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд уулзалт цуглаан хийх, наасаас явах, хөдөлгөөнтэй уур амьсгал бүрдэж, эсвэл бичиг цаасны ажил хийх, суралцах, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх гэх жишээний тийм будын хөдөлгөөнтэй нэрэг орж ирж байна. За 10 сарын 28 болон 30-нд Бархасад гаригийн нөлөө болон санчир гаригийн нөлөө хамтдаа орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр 28-ны аспектээр Бархасад гариг нь танд эерэг таатай өсөлт дэвшил, тушаал ахих, эсвэл ажил дээр эерэг таатай танд ашигтай боломжууд бүрдэх, эсвэл ямар нэгэн байдлаар ажлын газар нэр хүнд өсөх гэх зэрэгээр бас нөлөөлж болж байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ санчир гаригийн нөлөө давхар орж ирж байгаа учраас энэ нь тийм танд илүү хариуцлага оноогоод, эсвэл таны одоо жишээлбэл та ингээд тушаал дэвсэн байлаа гэж бодоход түүнийгээ дагаад танд илүү хариуцлага оногдож, илүү хачаал нэмэгдэж байгаа. Өмнө хийж үзэж байгаагүй зүйлээ хийгээд жоохон ядарж байгаа ч юм уу те, тушаал ахаад энэ Бархасад болон санчир гаригийн нөлөө нь сайн муутай танд ингээд жоохон том хүн шиг, адуулт шиг мэдрэмж төрүүлсэн үе байж болно шүү. Санчир гаригийн нөлөөг жоохон сөргөөр дангаар нь харах юм бол энэ 24-наас 11 сарын 4-ний хүртэл ажил мэргэжил жоохон уутаашралтай болж бүтэхгүй ч юм уу те, жоохон сунжирсан, хоошилсан, эсвэл ажлаас жоохон хөндөрч холцсон гэх жишээний байдлаар нөлөөлж бас болох юм аа. Гэтэ энэ нь холимог нөлөөлөл шүү. Юу болох нь харцгаая. Сайтай муутай л. Энгийнээр харах юм бол ингээ хичээж зүтгэсэн хэрээр хөлс урсуулсан хэрээр амжилттай, өсөлт дэвшилттэй байх уу юм аа ажил мэргэжлийн хувьд.
Хоёрдугаар хаваас олох мөнгө санхүү, хувийн амжиргааны зардал, хоол хүнс, эд зүйлс, хувцас сунар гэх мэтлэн материалын үйл хэргийн уур амьсгалыг харьцгаая. 10 сарын 17-нд Бархасад гарагийн нөлөө орж ирнэ. 13-наас 21-ний хооронд их хэмжээний мөнгө олох боломжтой. Хэрвээ хувийн бизнес эрхэлдэг бол энэ үед мөнгөийг сайн цуглуулж хостел хийхийг зөвлөе. Гэхдээ 10 сарын 24-нд Плутогийн нөлөөг авч ийн. Тэгэхээр 23-наас 26-ны хооронд мөнгөний жоохон дарамтанд орох ч юм уу, татвар төлөх шаардлага гарах ч юм уу, эсвэл торгуул төлөх шаардлага гарах ч юм уу те. Энэ Плутогийн нөлөө нь таныг мөнгө санхүүгээр жоохон дарамтлах болно. Тэгэхээр эхний аспект эерэг таатай, сүүлийнх нь жоохон онцгүй байна. 10 сарын 24-ний аспектээр бол яах заргагүй ямар ч таны сонголтгүйгээр мөнгө зарлагдах тийм шаардлага гарч ийн. Эсвэл эд зүйлчийн эвдрэх ч юм уу дахин худалдаж авах шаардлагатай эд зүйл чинь ингээ насан дуусаад эвдэрж байгаа гэх жишээний бас байж болох юм аа. За дөрөвдүгээр хаваас олох гэр бүл оршин суудаг газар гэх мэтлэн сэдвүүдийг харцгаая. Дөрөвдүгээр хаваас нь хувийн бизнес, хувийн хөтөлбөр, YouTube, хаяг, Instagram хийж болно, онлайн шоп, вебсайт бас байж болдог шүү. За 10 сарын 20-нд бууд гараг Бархасад гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 9 сарын 29-наас 10 сарын 4 хооронд гэр бүлд эрэг таатай үйл хэрэг тохиох боломжтой. Гэр бүлийн уур амьсгал дайжгүй байна, эсвэл гэрээ гоё олгох, чимэглэх, эсвэл ам бол нэмэх ч юм уу, эсвэл ямар нэгэн болоор тэмдэглэлт үйл хэрэг тохионо, эсвэл гэр бүлийн гишүүнд ч ямар нэгэн гоё юм тохиож болно. За 10 сарын 4 болон 10 сарын 11-нд өмнөд Занглаа болон Санчир гарагийн нөлөөнүүд орж ирж байна. Тэгэхээр 1-ээс 13-ны хооронд гэр бүл оршин суудаг газарт ямар нэг юм дуусгаад төгсөж байгаа үйл хэрэг тохиож болно. Үүнийг зөв маш энгийнээр харах юм бол гэртээ их цэвэрлэгээ хийгээд хуучин зүйлсээ гаргаж хаяад шинэ орон зай бүрдүүлж байгаа тийм нэг хаалгыг хааж байгаа байж болно. Эсвэл ямар нэгэн байдлаар гэр бүлийн гишүүн чи имлэгрээ аваад өвдөөд асран халамжилж байгаа ч юм уу те. Санчир гарагийн нөлөө нь таныг гэр бүлдээ илүү хариуцлага өрсөн хүн болгож хувиргах болно. 4 болон 11-ний нөлөө нь жоохон хүнд хэцүү байгаа ч гэлээ 8-ны нөлөө нь эрэг таатай байна. Бархасад гарагийн нөлөө орж ирж байна. 5-наас 11-ний хооронд бас л эрэг таатай үйл хэргүүд тохиох боломжтой байна. Ерөнхийдөө тийм сайнтай муутай байгаад 10 сарын 14-нд Нептун буюу 70,000 гарагтай эсрэгцэж гин сугаар гараг. Тэгэхээр 14-наас 15-ны хооронд гэрд жоохон тийм ямар сони юм болчихоо гэсэн уур амьсгалтай байна. Энэ нь магадгүй зарим тохиолдолд ус алдах ч юм уу, эсвэл эд зүйлс нэвдрэх, алдаа заах. Эсвэл өөр тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ ч юм хамаатан цадантайгаа ууд суух, мансуурах гэх жишээний байж болно. Эсвэл гэртээ зүгээр биер уух байж болох юм те. Энэ нь ямар нэгэн байдлаар баг зэргийн сахилга бат алдагдуулж магадгүй. Чихэр, тамхи, кофе, юу ч байдیں۔ Согтууруулах ундаа хэрэглэх гэх зэргээр нөлөөлж болох юм аа. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүн эм тан ууж эмчилгээ хийлгэх гэх зэргээр бас нөлөөлж болно. За 10 сарын 17-нд нар Бархасад гарагтай дөрвөлжин аспект үүсгэж байна. 13-наас 21-ний хооронд гэрт эрэг таатай үйл хэрэг тохиож гэрээ гоё засварлаа, гэртээ гоё үнэтэй юм оруулаад гэрээ гоё чимжин, эсвэл гэр бүлийн гишүүд нь хэрэг өвдөжсэн бол илаарших ч юм уу те. Энэ нь юутаач ямар ч байсан хамаагүй юутаач эрэг таатай байна. Тэг хэртэлтийн тухай ярих хэрэгтэй байх. 9 сарын 21-нд хэртэл таны 3 дахь хавс дээр болсон. Тэгээд 10 сар танд ийм хөдөлгөөнтэй байгаа юм. 3 дахь хавс нь ойрын аялал, суралцах, эсвэл 8 хийх, мэдээлэл дамжуулах гэх мэтлэн тийм хөдөлгөөнтэй оюуны энергийг захирдаг хавс. Тэгэхээр 3 дахь хавс дээр хэртэлт болсон учраас хэртэлтийн тийм цоошин энерги 21-нд орж ирсэн байхгүй юу? Тэр цоошин энерги нь одоо ингээд жоохон юу ихе мэдэхгүй, жоохон сандарсан байдалтай байгаа гэх юм уу? Тэр энерги нэрж шүү. Тийм учраас 10 сард наас цааш тийм хөдөлгөөнтэй харилцааны үйл хэрэг хийх гэх мэтлэн үйл хэрэгүүд нь амар эрчимч ч гэсэн байгаа. Маш завгүй байгаа гэх юм уу? Энэ нь сайнтай бас муутай. Юутаач цаашдын 6 сарын турш амьдралд хэрэгтэй ямар нэгэн шинэ чадвар суралцах, хэл сурах, эсвэл 8 хийж, маркетинг хийх, эсвэл бичиг цаасны ажил хийж байгаа, ном бичиж байгаа ч юм уу те, ямар нэгэн байдлаар уншиж бичих, мэдээлэлтэй харьцаж байгаа тийм 6 сар болж өрнөхөр байна. Тэгээ таны хийж байгаа зүйлд чинь амжилт төсөй. Миний чаналыг дэмжихийг хүсвэл миний доор энэ description хэсэгтээ миний дансны дугаар байгаа. Кофений мөнгө илгээж болно, илгээхгүй байсан ч болно. За тэгээ subscribe хийсэн ч болно. Гэтэ хийгээрээ тэгээд like, subscribe дарж болно, дарахгүй ч байсан болно. Тэгээ 11 сард уулзцаая. Баяртай.